ашигт малмлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлц хэсгийг санал хураалтаас саяхан болж 59.3%-аар дэмжигдлээ. Тэгэхээр яг энэ хууль бас батлагдсанаар хамгийн томоохон гарах хүлээлт бүх хитэр өөрчлөлт бас юу байгаа бол та бас салбарын хариуцсан сайдыгаар энийг юу гэж харж байгаа. За юуны өмнө өнөөдөр бас их тийм түүхэн өдөр болж байна. 12-3 жил үндсэндээ яригдсан ашигт малтмлын хуульд орох том хэмжээний өөрчлөлт орох ажил албан ёсоор эхэлсэн гэсэн үг. За Монгол засгийн газраар орж засгийн газраас улсын хурл өргөн баригдаж улсын хурл өнөөдөр хэлц хэсгийг шийдлээ. Энэ хуулийн хамгийн том давуу тал бол ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрийн орон нутагт очдог. Өөрөөр хэлбэл уул уурхаан үйлдвэрлэл яг эд явагдаж байгаа сум орон нутгуудад очдог хувь хэмжээ өсөж байгаа. За өөрөөр хэлбэл хуучин 10% байсан 400 орчим тэрбум төгрөг орон нутгийн хөгжлийн сан цуглаж за уул уурхаатай хамтарч ажиллаж чадж байгаа үгүйгээс үл хамааран тэгш олгодог байсан бол энийг 15% болгож өсгөж нийтдээ 600 тэрбум болгоод нэмэлтээр орж ирж байгаа 200 тэрбум төгрөгийг уул уурхаатай хамтарч ажиллаж байгаа хариуцлагатай уул уурхаатай хамтарч ажиллаж чадж байгаа аймаг суманд шууд олгодог зохицуулт хийгдэнэ. Нэг хоёрдугаар асуудал бол дэлхийн нийт тренд болж байгаа бас бид эдийн засгийг солонгоруулахад хамгийн чухал байгаа зүйл бол уул уурхайн салбараас солонгоруулах тухай асуудал байгаа. За энэ хүрээнд бол бид газрын ховор элементийг болон за чухал ашигт малтмал гэдэг салбараа гаргаж ирж байна. Чухал ашигт малтмал гэж Монгол улсын хувьд юуг үзэх юм? Чухал ашигт малтмал дээр ямар бодлого тавих юм? Хэн хэрхэн шийдэх юм? Хайгуул судалгааны ажлыг хэрхэн дэмжих юм гэсэн асуудлуудыг энэ хуулиар тодорхой болгож байна. За 3 дугаар асуудал бол бид нөхөн сэргээлт хаалттай холбоотой асуудлыг илүү тодорхой нарийн зохион байгуулж өгч чадлаа. Өөрөөр хэлбэл хуучин бол тухайн жилийн нөхөн сэргээлтийн төлбөрийн 50%-ийг байгаль орчныг хамгаалах санд төвлөрүүлж ажиллаа эхэлдэг байсан бол уул уурхайн нийт насжилтын 3.2 хугацаанд өнгөрсөн үед нөхөн төлбөр нь байгаль орчныг нөхөн сэргээх зардал нь 100% хуримтлагддаг ийм нөхцөл рүү оруулж байгаа. За дөрөвдүгээрт бол уул уурхайн салбарт бага хэмжээний зай эзэлдэгч хамгийн их бэрхшээл хил амыг дагуулж яадаг энэ бичил уурхай бага уурхаанууд байдаг. За бичил уурхайн олборлолтын үйл ажиллагааг ашигт малтмлын нөөц ашиглалтын төлбөр төлдөг болгож байгаа. Хоёрдугаарт бүртгэдэг болж байгаа. Бүртгэлгүй нөхөрлөлүүдийг үйл ажиллагаа явуулахыг хориглож байгаа. Уулын ажлын төлөвлөгөө батлуулдаг болгож байгаа. За 5 дугаарт бол бид үндсэндээ хамгийн чухал асуудал бол 2 дахь чиглэл болох зэсийн амнааттай холбоотой асуудлыг оруулж ирсэн. Монгол улс бол зэсийн амнаатаар хамгийн өндөр ийм орнуудын нэг. За зэсийн амнаатыг буулгах олон улсад энэ төвшөнд хүрэх гол шаардлага нь юу вэ гэхээр бид ийм өндөр амнааттай байгаа үед сүүлийн 17 жил үндсэндээ хоёрхан төсөлтэй байна. Нэг төсөл нь Rio Tinto компани хөрөнгө оруулалттай оюу толгой төсөл 5% амнаат ашигт малтмлын нөөц ашиглалтын төлбөр авч байна. Нөгөөх нь 21.6%-аар төрийн 100% өмчөд Эрдэнэ төвлөрөөр ажиллаж байна. Төрийн 100% өмчөд Эрдэнэ төвлөрөөр маань 21.6% амнаатаар цаашаа явбал сорчлон олборлох руу явна. Уурхайн ашиглалт буурна. Уурхай өөртөө хөрөнгө оруулалт хийх боломжгүй болно. Маш хэцүү байдал руу орно. Нөгөө талдаа шинээр төслүүд орох ямар ч боломжгүй болно. Гадны хөрөнгө оруулагчид, дотоодын том хөрөнгө оруулагчид төслүүдийг хөдөлгөхгүй байна. Ойрын 30 он гэхэд үндсэндээ бид 20 зэсийн төсөл хөдөлгөхөд бэлэн байна. Хамгийн томоос нь дуртахад цагаан сувраг, хармагтай гэдэг ордууд байна. За эд бол уулын байжуулах Эрдэнэ төвлөрийн хэмжээний ордууд. Тэгэхээр энэ хоёрыг ойрын 5 жилдээ хөдөлгөж чадах юм бол бид зэсийн 4 уурхаатай болчвол нэг хөрөнгө оруулагчаас хамааралтай байдлаас гарна. Өөрөөр хэлбэл Rio Tinto-тоогоо зогсоогоод чамаагүй хилцээр хийж чаддаг болно гэсэн. Одоо бол бид улсын төсөвт орж ирж байгаа 1.6 орчим их найт төгрөгийн орлого оруулж байгаа оюу толгой төслийг бол зогсоож байгаа хилцээр их ямар ч боломжгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энээс үүдээд их олон маргаан гардаг. Зээлийн хүүгээ бууруулах ёстой, ноогд ашиг наашлуулах ёстой. Энэ асуудлууд байгаа. Дээр нь менежментийн төлбөрийг бууруулах асуудал байсан. Энийг миний ахаас ажлын хэсэг хуралдаж Rio Tinto компани хөрөнгө оруулагчтай уулзраа олж бас
50% бууруулж чадсан ийм амжилтыг саяхан гаргасан. Зээлийн хүүгийн хилцээр идэвхтэй явж байна. Мөн үргэлжлээд Норд ашгаа одоо наашлуулж авах тухай асуудал яригдж байгаа. Тэгэхээр хуулийн өөрчлөлтөөр ер нь бол яг хайгуулын лицензийн олон жил удсан одоо асуудлыг идэвхжүүлэх, нөгөө талдаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын дээр орон зайгийн илүү тэлж нэмж өгөх төр боломжууд ер нь багтсан байгаа гэж үзэж болох уу? Та яг миний зориуд орхисон хэсгийг тодруулж асуулаа. Яагаад гэвэл хайгуулын салбарыг үндсэндээ бид нэр 15-6 жил хаачихсан байна. Одоо бол зөвхөн сонгоноор буюу одоо тендерийн тухай хуулиар 1 сарын хугацаанд хамгийн өндөр үнийн санал тавьсан аж ахуйн нэгжид өгдөг энэ зохицуулт хийгдэж байгаа. Харамсалтай нь энэ аргачлалын үр дүнд хоёр төрлийн сөрөг үр дүн гарч байна. Нэгдүгээрт бол 100 одоо сонгон шалруулалт зарлахад ойролцоогоор 60 орчим нь хүчингүй болж байна. Үлдсэн 40-ыг нь дотоодын аж ахуйн нэгжүүд авч чадахгүй байна. Монгол улс бол дотоодынхаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих үндэсний одоо ард иргэд дотоодын аж ахуйн нэгжүүд тэргүй игнэнд одоо байгалийн баялагийнхаа өгөөжийг хүртэж ард нэмэн өртөг шингээж ажлын байр бий болгож татвар төлдөг болох бодлогыг төлөхөө дэмжинэ. Мэдээж одоо олон улсын хөрөнгө оруулагчдыг дэмжилгүй яах вэ? Тэгэхээр энэ ажил зогссон байсан. Тэгэхээр одоо бид улсын хурлаас 2 удаагийн чиглэлээр одоо энэ тусгай зөвшөөрөл олголтыг олон төрлөөр олгох шийдвэрийг одоо биднэрт өгч байсан. Чиглэлийг өгч байсан. Энийг одоо анх удаа томьёолж оруулж ирлээ. Ингэхдээ бол бид эрлийн ажилтай хослуулж хайгуулын тусгай зөвшөөрлийг өгөх ийм одоо зохицуултыг оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл 50 мянганы нэг масштабын листийг одоо аж ахуйн нэгж хувийн хөрөнгөөр эрлийн ажил хийнэ гэхлээр. Эрэл судалгааны ажил гэдэг бол зөвхөн уулуурхай зориулсан ажил биш. Энэ газар тариалан, хөдөө аж ахуй, онцгой байдал, хот байгуулалт, түүх, соёл гэдэг одоо бүх зүйлтэй холбоотой палеонтологи бүх зүйлтэй холбоотой судалгаа хийдэг. Энэ ажлыг одоо арчилсан байна уу? Өөр төрөл одоо төрийн байгуулалтаа улс орнууч гэдэг юм уу те? Байхад одоо коммунист байна уу? Одоо хамаагүй бүгд энэ эрлийн ажлыг усын төсвөөс хөрөнгө оруулалт гаргаж хийдэг. Манай улсын хувьд бол эрлийн ажил их муу байгаа. Хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа. Өнөөдөр бол бид 1990 оноос өмнө хийсэн эрэл судалгааны ажлын үр дүнгээр амьдарч байгаа. Бидний ирээдүйн үр хүүхдийнхээ одоо юу хэрэглэх вэ? Аль орд газараа түшиглэж хөгжлөө төлөвлөх үү гэдгийг бид нар хийх ажлыг хийхгүй байгаа. Энд хөрөнгө гаргаж чадахгүй байгаа. Тэгэхээр Канада, Казахстан, Оросын холбооны улс гэдэг дэлхийд бас их уулуурхаан салбарт нэлээд одоо эрчимтэй ажилдаг аж ахуйн нэгжүүдийн эрчимтэй ажилдаг улс орнуудын туршлага байдаг. Энэ гэрээгээр энэ эрлийн ажлыг хийлгдэг хувийн хвшлэр. Тэгэхээр олон улсын стандарт нормд нь суурилсан аргачлалаар хийсэн эрлийн ажлыг одоо 50 мянганы нэг талбайг одоо аж ахуйн нэгжид өгнө. Эннийхээ 20 хүртэл хувийг хайгуулын тусгай зөвшөөрлөөр авах боломжийг олгоно. Тэгэхдээ эрлийн ажлаа 100% гүйцэтгэж дууссаныхаа дараа эрх соёлын мэргэжлийн зөвлөөр хүлээлгэж өгснөөхөө дараа энэ эрх нь нээгдэнэ. Ийм зарчмаар явуулна. Өөрөөр хэлбэл вин-вин одоо шийдвэр гэсэн үг. Хоёр талдаа ялна гэсэн үг. Манай улс одоо дөнгөж нийт газар нутгийнхаа 50%-ийг л 50 мянганы масштабаар одоо эрлийн ажил хийж чадсан байна. Үлдсэн 50%-ийг бид нар эрлийн ажил, суурь судалгааны ажил хийх ёстой. Хийх юм бол бид одоо дараачийн оюу толгой 5 толгой маань хаана байж болох вэ гэдэг одоо шинжлэх ухааны үндэстэй хамгаа гаргаж чаддаг болно. Эндээс одоо хайгуулын ажлууд үр дүнтэй болно. Дээрээс нь эндээс аль газараа хөдөө аж ахуйд, газар тариаланд, мал аж ахуйд, нүүдлийн соёл иргэншлийнхаа одоо аялал жуулчлалд зориулж ашиглах гэдэг ч гэдэг юм уу те. Бусад эдийн засгийн салбарууд ашиглах энэ боломжтой хэсгүүдэд ялгаж гаргах боломжтой болно. Эрлийн ажил гэдэг би зориуд тусгаж, тодтогч яриад байгаа нь юу вэ гэхээр энэ бол хайгуулын ажил биш. Суурь судалгааны ажил. Суурь судалгааны ажлыг бүх улсууд хийдэг. Энэ ашигт малтмалын зориулттайгаар цор ганц хийдэг ажил биш. Маш өргөн хүрээнд газрын хэвлэлийн одоо өгдлөө улс орнууд судалдаг. Энэ ажлыг хийх ёстой. Энийг хувийн хвшлийн одоо хөрөнгө оруулалтаар хийж хамтарч ажиллах ийм шийдлийг гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр саяхан улсын хурлын чуулганаар бол гадаад зээлдгийн ашиглалтыг үр ашгийг нэмэгдүүлэх тухай нэг удаагийн хуулийн төслийг бол албан ёсоор баталсан байгаа шүү дээ. За энэ дотор бол мэдээж газрын тосны үйлдвэрийн ашиглалт болоод түүнийг одоо ашиглалтанд оруулахтай холбоотой асуудлыг шийдэж байгаа гэж
бас та тайлбарлаж ирсэн. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар одоо газрын тосны үйлдвэр цагтаа амжиж орох боломж юу бүрдсэн үү? Хэр бодиттой байгаа вэ? Газрын тосны үйлдвэрийн болон Эрдэнэ усан цахилгаан станцад зориулагдсан гадаад зээлийн ашиглалтыг шийдэх, өөрөөр хэлбэл манай улсын нөгөө төсвийн хуулиар чинь гадны зээл тусламжийг төсвийн орлого талдаа бүртгээд зарлага талдаа бүртгэгчтэй зэрэг бид зээл нь буй байгаад байдаг. Ашиглаж чаддаггүй. Тэгээ зээлийнхээ төлбөрийг төлөө яваад байсан. Тэгээ төсөл маань явж өгдөггүй. Өөрөөр хэлбэл жилдээ нэг 50-60 сая долларын ажил одоо газрын тосны үйлдвэрт хийгдэх ёстой болчиход байсан. Зарцуулах боломжтой. Хуулиарын хоригт энэс илүү гарах. Тэгвэл энэ хуулиар бид энэ хориг хязгаарыг авсан. Ингэснээр одоо нэг жилд хийгдэх ажлын тоо хэмжээ нэмэгдэж одоо энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хурдсах юм боломж бүрдсэн. За өчигдөрхөн би одоо энтхийн талын хөрөнгө оруулагчид одоо зээл олгогчдтой уулзаж бас ярилцсан. Энэ талд бас санд нэг байгаа илэрхийлсэн. Тэр бас сүүлд Монгол Улсын ерөнхийлөгч шиг Казахстанд хийсэн албан айлчлалт бол та бас бүрэлдэхүүнд нь багтсан байсан. За тэн дээр шийдсэн бол асуудлын нэг бол мэдээж газрын тосны үйлдвэрийн түүхийн эдийн нийлүүлэлттэй холбоотой асуудлыг шийдсэн гэж хэлсэн. Тухайлбал 1 сая тонныг жил болгон авах юм хилцлийг тохирсон гэсэн. Тэгэхээр энэ ажил ер нь үйл явц нь хэр бас ахицтай байгаа бол нөгөөдгөр яг газрын тосны үйлдвэр ашиглалтанд ороход бэлэн болох уу? Газрын тосны үйлдвэрийн түүхийд бол 1.5 сая тонны одоо хүчин чадалтай. Манай улсын дотоодын нийт хэрэгцээний 50 орчим хувийг хангах юм одоо юм зориулттай үйлдвэр. Энэ үйлдвэрийн түүхийн эдийг хангах ажил бол хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Нэгдүгээрт бол дотоодын олборлолтоо нэмэгдүүлэх ажил. За энэ Петрочайна Дайчин Тамсаг гэж компани олборлож байгаа олборлолтны 300 гаруй мянган тонн байгаа. За энэ айл бол дэлхийн хамгийн том газрын тосны компани. Энэ компани манад одоо 1991-92 онд байгуулагдсан бүтээгдэхүүн авах гэрээний үр дүнгээр бид араас нь одоо хуулиуд гаргаад тэр гэрээн дээр тусгагдаагүй татвар хураамжуудыг нэмэх асуудлыг ярьсанаас болж маргаа үүссэн. За энэ үндсэндээ ингээд 20-30 жил явсан маргаанаас болоод энэ хөрөнгө оруулалт эрс буурж байгаа. Тэгэхээр бид бол энийг улсын хурлаар хуулийн одоо тусгай зохицуулалт оруулж шийдэх юм аргачлалыг сонгоод ингээд явж байна. Эдийн засгийн хөгжлийн тэр сайд, тэргүүн шадар сайд J2 одоо энэ асуудлыг удахгүй их хурлаар оруулна. За хоёрдугаар асуудал бол бид энэ асуудлаа шийдсэний дараа тэр Богдан Хятад улсын үндэсний газрын тосны одоо компани гэж нэрлэгддэг энэ Петрочайна гэдэг компани эрэл хайгуулаа нэмэгдүүлж манай газрын тосны үйлдвэрийн түүхий эдийг бүрэн хангаж өгнө гэдэг амлалтыг өгж байгаа. За хоёрдугаар асуудал бол бид гаднаас авах. Орос улбооны улс болон Казахстан улсуудтай хэлэлцээр үргэлжлээд явж байна. За төгсгөлд нэг тодруулах асуулт байгаа нь яг өнөөдөр Монгол улсын хэмжээнд ерөн шатхуун бензиний нөөц хэр хэмжээнд байгаа бол нөгөөдөгөр хадгалах савын тухай асуудал ер нь шийдэгдэх төвшөндөө ер нь орсон байгаа юм. За газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах өөрөөр хэлбэл бензин дизель түвшийг хадгалдаг савнд ямар ч бодлого хэрэгжүүлж ирээгүй юм байна лээ. Өнгөрсөн 36 жилийн хугацаанд. Тэгэхээр анх удаага өнгөрсөн жил одоо манай яамнаас санаач засгийн газраас өргөн баригдаж улсын хурлаар батлагдсан стратегийн зарим бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу бид сав суулгыг нэмэгдүүлэх ийм одоо ажлыг хийж байна. Үе үеийн засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 3-6 сарын нөөцөө хадгалдаг болно гэдэг зорилго тавьж ирсэн боловч нэг ч үүдэл хийж байгаагүй. За одоогийн байдлаар бол бид үндэсний дотоодын 20 гаруй аж ахуй нэгжтэй гэрээ байгуулад ойрын 1 жил хагасын хугацаанд 1 сарын нөөцөө хадгалж чаддаг савыг одоо барьж байгуулах ажилтнад дэмжлэг үзүүлээд явж байна. Тэгээ энэ жилдээ багтаад нэг 150 мянган тонны сав ашиглалтанд орчих баг. За энд ажил бол 28 он хүртэл хийгдэхэд бид нэг 3 сарын нөөцөө хадгалж чаддаг болчихно. За одоогийн байдлаар бол Орос улбооны улсаас бид одоо газрын тосны бүтээгдэхүүнээ 97% авч байна. За Орос улбооны улсын маань дотооддоо бол туйлын хүнд байгаа ч гэсэн хоёр орны найрамдалт харилцаа хамтын ажиллагааны одоо үр дүнд бид бол хангалттай хэмжээгээр авцсан байгаа. Бүх сав маань дүүрэн байна. За данд ярилцлагад оролцсонд урилга хүлээн авч бас ярилцсан баярлалаа. Бид цаг үеийн асуудлаар аж үйлдвэр эрс байлгийн сайд Дандан Ямар хэмтэй ярилцлаа.
За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.